Бид өмнөх ангид насанд хүрсэн эр эм хүний төлөвшин тогтсон оюун ухааныг энэ хөл толгойн мэддэхгүй дүрсээр дүрсэлж болохгүй юм гэж үзсэн. Өнөөдөр энэ дүрсийн тухай бидэнд өгдөг бас нэгэн тайлбар болох бие биеэ дагах хос хоёр загас гэсэн тайлбарын учрыг авч үзье. Монгол ёсонд бие биеэ дагсан хос хоёр загас гэж юм огт байдаггүй. Харин эвтэй хос загас гэж бий. Загсыг бидний хөршүүд болох төвд хятадууд хэрхэн дүрсэлдэг талаар авч үзье. Төвдүүд загсыг дүрслэхдээ хажуугаас нь дүрсэлдэг байна. Энэ нь үхчихсэн юм шиг амьгүй болсон мэт харагдана. Загсыг хажуугаас нь харахад нэг нүдтэй байна шүү дээ. Харин хятадууд илүү амьдралтай усандаа шумбан байгаа сэтгэл төрүүлэхээр дүрсэлдэг байна. Ямар нэгэн амьтныг нэг нүдтэй дүрслэх нь муу ёр бус уу? Эвтэй хос загсыг толгоогоо нийлүүлэн дүрсэлдэг ёстой. Харин энэ дүрс эсэргээрээ байна. Эвтэй хос загсыг хэрхэн дүрслэх вэ хэмээвээс миний бодлоор ийхүү дүрслэл зохино.